Орой мэндийг хүргэе эрхэм өндөд үзэгчдээ та бүхэндээ шигтгэе мэдчилж байна. Үзэгч та бүхэн манай өнөөдрийн хөтөлбөрөөр Америкийн нэгдсэн улсын олон ч фактуудыг нэгэнтээ ил болгосон нэгдсэн Америкийн задраагүй түүх киноны тухай болон MTV-гийн дөнгөлт шоугаар олонний танил болсон жүжигчин Эштон Катчерийн тухай гээд олон ч сонирхолтой мэдээллийг хүлээн авч үзэх болно. Монгол телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг шигтгэе entertainment мэдээллийн хөтөлбөр үүгээр эхэлж байна. Showtime кабелийн сугаар гарч эхлээд байгаа Америкийн нэгдсэн улсын задраагүй түүх киног шигтгэе өнөөдрийн дугаартаа онцолж байна. Дэлхийн 2 дугаар дайны үеэс коммунизмыг нурах үеийг хүртэл Америкийн нэгдсэн улсын түүхийг өгүүлсэн энэ кинонд нилээдгүй сонирхолтой баримтуудыг ил болгож байгаагаараа онцлог юм а. Киноны уран бүтээлчид шинэхэн цувралынхаа тухай Associated Press Entertainment-ийнхэнд ярьсан байна. Америкийн нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Джон Кеннедигийн талаар өгүүлсэн JFK 37 дахь ерөнхийлөгч Никсоны талаар өгүүлсэн Никсон, Сальвадор улсын иргэний дайны талаар өгүүлсэн Сальвадор зэрэг олон түүхэн киног бүтээж байсан найруулагч Оливер Стоун дахин нэг түүхэн кино бүтээсэн байна. Энэ бол Америкийн нэгдсэн улсын задраагүй түүх хэмээх телевизийн цуврал бүтээл юм а. Америкийн нэгдсэн улс Японд атомын бомбыг хайсан талаар хүйтэн дайны үе Америкийн нэгдсэн улсын нууц явдлууд болоод коммунизм нуран улсын талаар өгүүлэх энэхүү киноныхаа талаар найруулагч Оливер Стоун өөрийн санал бодлоо хуваалцсан байна. Баримт кинонд атомын бомбын асуудлыг Хенри Уоллес, Харри Трумэн нартай холбож бичсэн байгаа. Учир нь Трумэн Уоллесын оронд дэд ерөнхийлөгч болсон шүү дээ. Тэгэхээр их сонирхолтой түүх болсон байгаа. Атомын дайн бол орчин үеийн электрон, орон зайн дайны үндсийг тавьсан юм шүү дээ. Америкийн нэгдсэн улсын түүхийн талаар өгүүлэх энэхүү кинонд найруулагч Стоунтай хамтран Америкийн их сургуулийн түүхийн ухааны багш Петер Кузник ажилласан юм а. Тэрээр өмнө нь олон түүхэн кинонд Стоунтай хамтран ажиллаж байж тэрээр Америкийн нэгдсэн улсын 33 дахь ерөнхийлөгч, 34 дахь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Харри Трумэний алдаа эндэглийн талаараа тусгасан талаараа огтхон ч санаа зовоогүй гэдгээ илэрхийлжээ. Бид германчуудыг нацист сайн германчууд гэж хоёр хуваасан байгаа. Сайн германчууд нацистуудын хохирогч болж үлдэж байсан. Харин япончуудыг огтхон ч ялгаж үзээгүй. Хэрвээ ялгуул арьс өнгөөр ялгуурлан гадуурхсан хэрэг болно шүү дээ. Арьс өнгөөр ялгарч байсан хүний тод жишээ бол Харри Трумэн. Трумэний бичсэн нийтлүүдийг уншаад үзвэл тэрээр Азиуд болон Япончуудыг арай л дэндүү ялгарч байсан. Тэр мөн Африкийн Америкчуудыг ялгаж байсан. Мерли Миллерийн намтраас энэ бүхэн тод харагдана. Тэр негр гэдгийг хизээч өөрөөр хэлж байгаагүй. Тэр үнэхээр ахархан бодолтой хүн байсан. Харри Трумэн ерөнхийлөгч болсон нь алдаа байсан гэж хэлж болно. Энэ бол аимшигтай түүх. Тэр ерөнхийлөгч байхад бэлтгэгдээгүй хүн байсан. Атомын бомбыг юунд хүргэж болохыг ч мэддэггүй байсан. Атомын бомбыг түүний шийдвэрийг улам амархан болгосон юм а. Энэ бол манай улсын түүхийн асар чухал үе байлаа. Америкийн нэгдсэн улсын задраагүй түүх цуврал кино одоо Showtime кабелийн сугаар цацагдж байгаа юм а. Provided men are given the right op. Жил болгоны сүүлээр Billboard оны шилдэг уран бүтээлчтэй гэж шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн шилдэг шинэ уран бүтээлчээр Канадын дуучин Carly Rae Jepsen, шилдэг эмэгтэй уран бүтээлчээр Katy Perry нар тус шалгарсан байна. Ингээд энэ тухай мэдээллийг одоо дэлгэрэнгүйгээр нь үзнэ. Оны эцээр Billboard-ийн чартын жилийн эцсийн үр дүнг танилцуулж шилдэг уран бүтээлчдийг шагналд гардуулах боломжтой билээ. Тэгвэл дуучин Katy Perry-г 2012 оны шилдэг эмэгтэй уран бүтээлчээр шалгаруулсан байна. Гэхдээ дуучин бүсгийн хувьд энэ жил биш, харин өнгөрсөн 2011 онд л түүний уран бүтээлийн хамгийн оргил үе байсан гэж бодож явдгаа эдэн далангүй ярьсан байна. Сайхан санагдаж байна. Би Billboard-ийнхэнтэй ярилцлага хийж байсан. Би тэдэнд энэ шагнал намайг баг зэрэг зочирдуулсан талаар хэлсэн л дээ. Учир нь миний бодлоор өнгөрсөн 2011 он л миний жил байсан байхаа. Миний хамгийн оргил үе болоод өнгөрчихсөн гэж бодож байсан. Өнгөрсөн жил би гайхалтай уран бүтээлүүдийг хийсэн. Энэ жилийн Grammy наадмын үеэр Part of Me дугаа сонирхуулах үедээ миний жил дууссан гэж бодож байсан. Гэхдээ энэ шагнал миний үе хараахан дуусчихаагүй гэдгийг харуулж байгаа болохоор сайхан санагдаж байна. Katy Perry 2010 онд өсвөр насны мөрөөдөл нэртэй шинэ цомгоо гаргаж байсан. Харин 2011 онд Billboard-ын шилдэг 100-г тэргүүлсэн 5 сингл гаргаж байсан юм. Тиймээс 2011 онд тэрээр үнэхээр идэвхтэй ажилласан байна.
Кэти Перри энэ жил инхүү Billboard-ын шилдэгээр шалгарахдаа юуны өмнө ээжтэй талархаж байгаагаа илэрхийлсэн юм а. Кэти Перри шилдэг эмэгтэй уран бүтээлчийн шагналд хүртэхдээ зэрэгцээд Call Me Maybe дуугаараа дэлхийн нийтэд алдаршсан Канадын дуучин Carly Rae Jepsen шилдэг уран бүтээлчийн шагналыг хүртсэн байна. Тэрээр мөн энэ шагналыг хүртээд хамгийн түрүүнд төрсөн болон хойдогтой баярлснаа илэрхийлсэн байна. Мөн богинохон хугацаанд алдар нэрт хүрсэн ч өөрийгөө өөрчлөгдөөгүй талаар ярьж байгаа юм а. Уран бүтээлээ идэвхтэй төрөж эхэлсэн жил хагасын өмнөхтэй одоогийн байдлыг харьцуулбал би нэг их өөрчлөгдөөгүй. Хамтлагийн залуус бидний харилцаа яг л хэвээрээ байгаа. Бид яг нэг гэр бүл шиг байдаг. Бид хамтдаа улам бүр сайжирч байгаа. Call Me Maybe single дэлхийд даяар 10 сая хувиар борлогдож, бүхий л цаг үеийн хамгийн олон хувиар борлогдсон дижитал синглийн жагсаалтад нэлээд дээгүр байран жагсах болсон юм а. Мөн Katy Perry, Kelly Clarkson, Lil Wayne зэрэг олон уран бүтээлчид энэ дууг өөрсдийн хувиараар дуулж байсан юм. Өнгөрсөн сарын сүүлээр шинэхэн цомгоо гаргасан дуучин Alicia Keys-ийн мэдээлэлээр шигтгэн хөтөлбөр үргэлжилж байна. Alicia Keys-ийн галан дунд хохин хэмээх шинэхэн цомог нь өмнөх цомгуудаас нь эрс ялгаатай болсон талаар дуучин бүсгүй Associated Press Entertainment-ийнхэнд ярилцсан байна. Учир нь галан дунд хохин цомог нь Alicia Keys-ийн ээж болсноос хойш анхны цомог юм а. Ингээд дуучин бас сайн ээж Alicia Keys-ийн ярилцлагыг хамтдаа хүлээн авч үзье. She's just a girl and she's on fire. Дуучин Alicia Keys өнгөрсөн 11-р сарын сүүлээр студийн 5 дахь цомгоо гаргасан билээ. Энэхүү цомог нь өмнөх цомгуудаас маш их ялгаатай болсон талаар дуучин бүсгүй олонтоо ярьж байсан. Учир нь галан дундх охин цомог нь хүүхэдтэй болсноос хойш анхны цомог юм байна. Ээж болсон нь түүний амьдрал томоохон өөрчлөлтийг авчирсан юм байна. Тэрээр мөн Бродвей театрын продюсераар ажиллах болсон. Хувийн амьдралын энэ олон өөрчлөлтүүд нь уран бүтээлтэн шинжилгээг авчирсан байна. Галан дундх охин цомгоо гаргахад нэг сайхан мэдрэмж төрсөн. Өмнө нь цомгуудаа гаргаж байсан мөчүүдтэйгээ харьцуулахад илүү сэтгэл хөдлөж байсан. Энэ бол миний хувьд их онцгой цомог. Учир нь би шинэ хүн болсон. Надад төрж байгаа мэдрэмж, хоримтлуулсан туршлагаа дэлхийн ертөнцтэй хуваалцмаар санагдсан. Alicia Keys-ийн дуунууд өмнөхөөс илүү уянгийн өнгөйстэй болсон байна. Мөн цомогт багтсан дуунуудаа бараг л өөрийнхөө намтрыг өгүүлсэн гэдгээ ярьж байлаа. Энэ цомог бүхэлдээ өмнөх цомгуудаас минь илүү уянгийн өнгө аястай болсон байгаа. Магадгүй илүү хүртээмжтэй болсон. Өмнө нь өөрийнхөө гих зүйлсийг заримдаа хүмүүсээс нуухыг хүсдэг байсан. Харин энэ удаад бүрэн дүүрэн илэрхийлсэн гэж бодож байна. 31 настай дуучин Alicia Keys тэр бүр олон дуучинтай хамтран ажиллаж байгаагүй. Харин шинэ цомогтоо тэрээр Bruno Mars, Frank Ocean, Nicki Minaj, Emily Sand, Dr. Dre зэрэг уран бүтээлчтэй хамтран ажилласнараа онцлогтой байлаа. Продюсер Jeff Bhaskar-тай хамтран ажилласан. Бас Bruno Mars-тай хамтран нэг дуугаа бичсэн байгаа. Мөн Philip Lawrence-тай хамтран нулимс үргэлж ялдаг дуугаа бичсэн байгаа. Энэ мэт олон гайхалтай хүмүүс энэхүү цомогт хамтран ажилласан. Maxwell-тай гайхалтай дуэт дуулсан. Тэр үед сэтгэл үнэхээр догдолж байсан шүү. Мөн Их Британий гайхалтай уран бүтээлч продюсер Jamie X-тай хамтран ажилласан. Энэ бүхэн дуусгад нэртэй дуун дээр маань хамтарсан юм л да. Энэ бол миний хамгийн сайн бүтээл болсон гэж бодож байна. Үнэхээр галзуу болсон шүү. Бас нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгахад Alicia Keys-ийн 2 настай Египт хүү Jamie Smith-тэй хамтарсан уран бүтээлд өөрийн дуу хоолойгоо бичүүлсэн юм байна. Дуучин бүсгэн уран бүтээл болон хувийн амьдралд энэх өөрчлөлт авчирсан хүн бол яхааргүй түүний нөхөр рэпер Speed Beats билээ. Хосууд 2010 оны 5 дугаар сард сүү тавьж удахгүй төрөх хүүхдээ хүлээж байгаа талаараа мэдээлж байсан. 2010 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр төрөөгүй хүүхдээ Африк заншлаараа адислаж байсан юм а. Тэд тус оны 7 дугаар сарын 31 өдөр Францын Корсикарт хурмаа хийж, харин 10 дугаар сард нь Египт хүүгээ өлгийдэн авч байсан юм. Галан дундх охин цомгийн энэ бүхэн дуусгад дуунд өөрийн дуу хоолойгоо бичүүлсэн Египт хүү өмнө нь ээжийнхээ дуучин Ивтэй хамтран дуулсан дуугүй нэртэй уран бүтээлд өөрийн дуу хоолойгоо анх бичүүлж байсан билээ. Үргэлжил гайхалтай содон заримдаа этгээд хууцнууд өмсөж олныг гайхшруулдаг Heidi Klum дахин нэг сонирхолтой хувцас үнссэн байна. Нью-Йорк хотын Finest шинэ клуб болсон өөрийн нэрмж дүүдэжлэхийг хөтлөхдөө тэрээр Египтийн хатан хааны дүрд хувилсан байна.
Энэ бол мэдээж Клеопатра байсан. Хүмбэрл Халлоуин зориулсан хувцсан энэ үдшилтгийг та магадгүй гайхаж байгаа болов уу? Учир нь 10 дугаар сарын сүүлээр Сэнди хар шуурга Америкийн нэгдсэн улсын зүүн эргийн мужуудыг дайран өнгөрсөн учраас энэхүү үдшилтийг инхүү хойшлогдсон 12 дугаар сард болж байгаа нь энэ юм байна. Нүрээрээ дүүрэн хэдэн зуун ширхгийг Сваровски шигтгэхийг тогтоохын тулд бүгд бүтэн 3 цагийг зарцуулсан талаараа Хайди Клум ярьж байлаа. Сэнди хар шуурганы улмаас хойшилсан ч гэлээ. Тэрээр энэхүү үдшилтгээ бүхэлд нь тус хар шуурганы улмаас хохирсон ард иргэдэд зориулсан буйны ажиллагаа болгон хувиргасан байна. Тэрээр мөн Нью-Йоркийн Лонг Айландд зочилж улаан загалмаа нийгэмлэхийн тусламжийн гараас сунгасан байна. Хайди Клумын Халлоуины гоёл үргэлжил олонний анхаарлыг татаж байдаг билээ. Тэрээр өөрийн нэрмжид үдшилтэхтэй өмнө нь сармагчин, робот, хийнди шашны бурхан зэрэг сонирхолтой хачирхалтай олон хувцснуудыг өмсөж байсан билээ. Манай мэдээллийн хөтөлбөр Америкийн нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Джон Кеннедигийн нэрмжит хүндэтгэлийн шагналын талаарх мэдээлэлээр үргэлжилж байна. Америкийн соёлд оруулсан хувь нэмрийг нөлөн урлаг соёлын уран бүтээлчдэд өгдөг энэхүү шагнал гардуулах ёслол саяхан болж өнгөрчээ. Ингээд Кеннедигийн нэрмжит шагналыг хэн хүртсэнийг хамтдаа сонирхъя. 1978 оноос эхлэн Америк нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Джон Кеннедигийн нэрмжит шагнал хэмээн нэгэн шагналыг гардуулах болсон билээ. Энэхүү шагналыг Америкийн соёл урлагийн ертөнцид онцгой үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчдэд олгодог юм байна. Наадмыг Америкийн кино институтын үүсгэн байгуулагч, телевизийн найруулагч, продюсер Жорж Стивенс Жуниор анхлан зохион байгуулж байсан байна. 1978-аас 2002 оны хүртэл CBS телевизийн үдшийн мэдээг алдарт хөтлөгч Уэлтер Кронкит хөтлөн явуулдаг байсан байна. Харин 2003 оноос эхлэн Джон Кеннеди, Жэклин Кеннеди нарын цорын ганц охин Каролин Кеннеди хөтлөх болсон байна. Кеннедигийн нэрмжит шагналыг энэ жил телевизийн хөтлөгч Дэвид Литерман, Лед Зеппелин хамтлаг, балетын бүжигчин Натали Макарова зэрэг уран бүтээлчид хүртсэн байна. Энэ шагнал бүхэлдээ гинтийн бэлэг байлаа. Би маш их бахархаж байна. Одоо хүртэл итгэж чадахгүй л байна. Энэ бол асар их хүндэтгэл. Бид Америкийн нэгдсэн улсын 2-2 ерөнхийлөгчтэй уулзчихлаа шүү дээ. Бас олон сайхан хүмүүстэй энд уулзж байна. Энэ бол гайхалтай хэрэг. Үнэхээр гайхалтай хэрэг юм шүү. Кеннедигийн нэрмжит шагнал нь Америкийн урлагийн ертөнцид чухал нөлөө үзүүлсэн уран бүтээлч нарт олгодог үндэсний хэмжээний хамгийн том шагнал юм. Тиймээс энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах ажиллагаанд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама бичлэн оролцсон байна. Тус шагналыг хүртсэн жүжигчин найруулагч Дастин Хоффманы хувьд энэ шагналыг итгэмээргүй хэмээн ганцхан үгээр онцлсон юм. Тэрээр энэхүү баярт мөчөө гэр бүлийнхээ хамт хуваалцсан байна. Шагналд хүртсэн хүмүүсээс гадна өмнө нь шагнагдж байсан нэр дэвшсэн баяр хүргэхээр ирсэн хүмүүс ч олон байлаа. Ялангуяа олон хүмүүс шагналд хүртсэн Лед Зеппелин хамтлагийнханд хүндэтгэл үзүүлсэн байна. Шагнал гардуулахаас тус хамтлагийн одоо амьд байгаа бүх гишүүд болох дуучин Роберт Плант, гитарчин Жими Пейж, бас гитарчин Джон Пол Джонс нар оролцсон байна. Лед Зеппелин хамтлагийн нэг хэсэг байж Америкийн хөгжмийн урлагт хүчин зүтгэж олон төрлийн хөгжмийн урсгалуудыг хөгжүүлэхэд зүтгэснийхээ төлөө энэ шагналыг хүртэж байна. Би үнэхээр их бахархалтай байна. Америкийн хөгжмийн урлагтай холбогдсон бидний холбоо хизээч тасрахгүй байх болно. Лед Зеппелин бол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хүрч чадсан хамтлаг. Хүүхэд байхдаа би тэдний дуунуудыг сонсоод тэгээд бөмбөр тоглохыг сурч байсан. Би өөр хичээлд огтхон ч хамрагдаж байгаагүй шүү. Хизээж багштай байгаагүй. Джон Бономын хөгжимтгийг л сонсож сурсан. Тиймээс тэр бүхий л цаг үеийн хамгийн агуу рок н ролл бөмбөрчин. Энд Лед Зеппелин хамтлагт хүндэтгэл үзүүлэх нь миний хувьд маш том хэрэг юм. Иймэрхүү энэ удаа Лед Зеппелин хамтлагт хүндэтгэл үзүүлсэн Америкийн нэгдсэн улсын үндэсний хэмжээний хамгийн том шагнал гардуулах Кеннедигийн нэрмжит ёслол энэ сарын 26-ны өдөр CBS телевизийн сувгаар бүрэн ихээр цацагдана. Шигтгэн үргэлжилж байна. Үзэгч та бүхэнд өөрийн олон ч хөгжилтэй дөрүүдээрээ танил болсон Холливуудын од жүжигчин Эштон Катчер манай өнөөдрийн хөтөлбөрийн онцлог хүнээр тодорлоо. Та бүхэн энэ жүжигчин залууг MTV сувгийн дөнгөлт шоу нэвтрүүлгээр нь сайн мэднэ. Холливуудын бараг бүхэл оддыг ямар нэг байдлаар дөнгөж эвгүй байдалд оруулдаг байсан сахилгагүй Эштон Катчерыг одоо хүлээн авч үзнэ. Холливуудын жүжигчин, мэргэжлийн загвар өмсөгч, телевизийн шоу продюсер Кристофер Эштон Катчер нь 1978 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Айова мужийн Cedar Rapids хэмээх хотод
Procter & Gamble-ийн ажилтан Dane Finnegan, үйлдвэрийн ажилчин Larry Catcher нарын ихэр хүүхдүүдийн нэг нь болон мэндэлсэн байна. Ashton Kutcher ах Michael-аас 5 минутын дараа төрсөн бөгөөд ихэр ах нь тархины саа өвчтөй байжээ. Michael Kutcher-т 13 настай байхад нь зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсний дараа жүжигчин Ashton-ны гэр бүлийнхэн 100-аас ихгүй хүн амтай хөдөөгийн тосгон руу нүүж тэрээр хойд эцгийнхээ хамт амьдрах болсон байна. Тэрээр гурилын үйлдвэрт хог цэвэрлэгчийн ажил хүртэл хийж байснаа хожимд дурсан ярьсан байдаг. Учир нь Ashton-ыг 14 настай байхад нь эцэг ихэн салж, дээр нь түүний ахын эрүүл мэндийн байдал муудсан нь гэр бүлийнхэнд нь хүнд зохилдуулж доторх харилцаанд докторгүй болон хоорондоо хүйтэн хүндий харилцах болсон байна. Kutcher дунд сургуульд байхдаа маш сайн сурагчдын нэг байсан бөгөөд тэрээр чөлөөт цагаараа хөл бөмбөгийн багт тоглохын зэрэгцээ сургуулийнхаа элдв тоглолт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг сэргэлэх хүү байсан байна. Тэрээр Нью-Йорк хотод ирж загвар өмсөгч болохоор шийдсэн нь түүний сургуулаа орхих нэг том шалтгаан болсон байна. Ashton-ыг анх шөнийн клубт сууж байхад нь Америкийн загварын ертөнцийн акулуудын нэг анзаарч харан түүнд шоу бизнест хүчээ үзхийг уриалж загварын тайзан дээр алхах саналыг тавьсан байна. Ashton Kutcher яг тэрэл мөчөөс хойш Versace, Calvin Klein-ы сурталчилгааны гэрээнд гарын үсэг зурснаар түүний амжилтын гараа эхэлсэн түүхтэй. Тэрээр 1990 оны сүүлээр Hollywood-д нэрд гарч эхэлсэн бөгөөд тэр үедээ телевизийн That's 70 шоунд оролцож улмаар Америкт карьераараа толгой зогтоог жүжигчдийн тоонд зүй ёсоор багтсан байна. Мөн тухайн үедээ хамгийн олон үзэгчтэй гэгдэж байсан алдарт MTV-гийн Punk буюу дөнгөлт шоуны продюсераар ажилласан түүнийг маш их алдар нэрд хүргэсэн байна. Дөнгөлт шоу нууц камераар оддыг мөрдөж тэдний ямар нэг аргаар дөнгөдөг гэдгийг үзэгч та бүхэн сайн мэдэх үзье. Ashton Kutcher чухам энэ шоугаараа Америкийн шоу ертөнцид шинэхэн хувьсгалыг авч ирсэн юм а. Ashton Kutcher дуучин Beyoncé, Америкийн шүтэн шоуны шүүгч Simon Cowell, рэпер Nelly, жүжигчин Hugh Jackman, одоогийн найз бүсгүй Mila Kunis, Justin Timberlake гээд Hollywood-ийн оддыг бараг л бүгдийг нь дөнгөж чадсан юм. Тэрээр 2001 онд Миний унаа хаана байна хөгшрөн киногаараа MTV кино шагналд гэрлэлт киногаараа шилдэг эрэгтэй жүжигчин шагналд тус нэр дэвшиж байсан. Энэ бол түүний хамгийн анхны шагналд нэр дэвшсэн явдал байсан юм а. Жүжигчин Ashton Kutcher-ийн 2004 онд тоглосон The Butterfly Effect буюу эрвээхийн нөлөөлөл кино Инэдмийн голдуу кинонд дүр бүтээдэг түүний хувьд цоошин нээлт болсон бөгөөд тэгтээ кино сонирхогчид шүүмжлэгчдээс баггүй шүүмжлэлийг хүртсэн юм. Гэсэн ч түүний гарт хамгийн их нэр хүнд амжилтыг авчирсан кино бол эрвээхийн нөлөөлөл гэдэгтээ хинч марахгүй зэ. Мөн 2006 онд The Guardian буюу хамгаалагч кинонд Hollywood-ийн хатуу самруудын нэг Kevin Costner-тай тоглож тус ондоо чамгүй амжилттай ажилласан оддыг болжээ. Ashton Kutcher нанх 70-аад оны шоу телевизийн цувралд оролцсны дараа эмэгтэйчүүдийн анхаарлыг ихээр татах болсон гэдгээ. 34 настай залуухан гайхалтай од залуу маань одоо хүртэл охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг хിവэр юм. Тэрээр 1998-аас 2001 оны хүртэл жүжигчин Jennifer Jones, Monette Mauser нартай нэр холбогдож олонний нүдэн дээр хэд хэдэн удаа хамтдаа зугаалж харагдсан юм а. Түүний дараа 2001 оны өвөлтгөрээр харанхуйн Сахиусан тэнгэр киноны од Ashley Scott-той жил гарын хугацаанд үерхэд хоёр тийш болсон байна. Тэдний үерхлийн талаар Ashley Scott сүүлд үзэл бодлын зөрүүнээс болж өөрөөр зүйл хүсэж мөрөөддөг учраас салсан тухайгаа дурдж байжээ. Ashton түүнээс салаад жил гарын хугацаанд ганц бие явсан боловч нэг их удалгүй гэрлэлт кинонд хамтран тоглож байсан жүжигчин агсан Британий Murphy-тэй дотн харилцаатай болж хүмүүс тэднийг сайхан хосууд хэмээн ярьж байсан ч хагас жилч бололгүй хоёр тийш болсон байна. Kutcher энэ мэт олон ч бүсгүйтэй нэр холбогдож явсан ч гэлээ эцэст нь өөрөөсөө 15 насаар ихч 3 ч хүүхдийн их жүжигчин Demi Moore-ыг сонгосон нь тухайн үед олон ч хүнийг гайхшруулж байсан юм а. Нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгахад жүжигчин залуу маань сүүлд хуучин найз бүсгүй Британий Murphy-гийн оршуулах ёслолд ирэхдээ нэлээд бухимдангуй харагдаж байсан тухай папараццууд шуугиж байсан юм а. 2009 оноос хойш жил болгоны 10 дугаар сар тэрээр хуучин найз бүсгүйхийн оршуулган дээр ирж хүндэтгэл үзүүлдэг болжээ. Сүүлийн үед папараццууд жүжигчин Mila Kunis-ийг жирэмсэн найз залуу Ashton Kutcher-ыг удахгүй болно гэж мэдээлэл засаж байгааг одод үгүйсгэсэн юм а. Mila Kunis-ийн ярилцлагад би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Шинэ киноны дүр бүтээх ажлын хооронд хүүхэд төрүүлмээр ин гэж хэлсэн юм. Дараах нь Mila Kunis-ийг жирэмсэн гэх мэдээлэл гарч ирсэн бөгөөд түүнийг жирэмсэн гэсэн мэдээллийг Mila Kunis хэлцаасан байна. Тэрээр хүлхэнд болоогүй ч гэлээ Ashton-тай хамт ад жаргалтай байгаа гэдгээ хэлсэн байна. Тэгэхээр 70-аад оны шоу
Вау! Цувралын од Эштон Катчерийн хувьд эхнэр Деми Мураас өнгөрсөн оны өвөл сөрдүүлэн тагарсааснаа зарласан тэд гэрлэлтэд цуслуулсан ч одоо хүртэл эд хөрөнгөө хуваан авах асуудал дээр маргаантай хэвээр байгаа юм а. Түүний хэвлэлийн төлөөлөгч Эштон Демитэй амьдарч байхдаа хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Гэвч Демигийн нас хүүхэд төрүүлэх нас биш байсан юм а. Хосуудын салалтын гол шалтгаан энэ хэмээн ярьж байлаа. Эштон Катчер саяхан Teen Choice Awards-аас өөрийн тоглосон Two Men and Half Men инэдмийн киногаараа дээд чагналыг хүртсэн юм. Тэрээр яг одоо Apple корпорацийг үүсгэн байгуулагч Стив Джобсын дүрийг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд аль хэдийнэ зураг авалтандаа орсон гин. Стив Джобсын тухай өгүүлсэн Jobs хэмээх түүхэн намтарчилсан кино эх 2013 онд үзэгчдийн хүртэл болох юм а. Эштон Катчерийн бүтээсэн алдарт Apple-ийн үндэслэн байгуулагч Стив Джобсын тухай өгүүлэх кино үзэгч танд удахгүй хүрэх байхаа. Ингээд манай өнөөдрийн шигтгэе өндөрлөж байна. Хөтөлбөрийн турш бидэнтэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Баяртай үзэгчтэй.